он гарцаар өрхийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлгүүдэд том тус төвчтэй холбогдуулан ачаал ямар байгаа газар дээр нь танилцж явна. Сая өрхийн эмнэлгээр орлоо. Өрхийн эмнэлэг бол харьцангуй сэлэг хүн байна. Ер нь энэ олон хүнтэй газар аль болох хүүхдүүдэд дагуулж явахгүй ханиа томооны үед бол өрхийн эмнэлгийн төвшөнд үзүүлээд ингээд эмчилгээ зөвлөгөө аваад гэр орноороо асар бол илүү үр дүнтэй. Яг тэгвэл энэ удаагийн том тус төвчин олон вирусээр үүсгэж байгаа учраас хавсарсан вирус авах юм эрсдэлтэй. Энэ эрсдлээс үүдээд хатгаа болох улмаар хүндрэх ийм эрсдэл байгаа учраас аль болох хүүхдүүд олноороо хэвцэн цугулсан газарт хүүхдүүдэд авчихгүй байвал тун зүгээр байна. Гэхдээ мэдээч хэрэг хүндэрсэн нөхцөлтөд одоо эмнэлэгт хандаж хэвтэж эмчлүүлэлгүй яах вэ? За хавл дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ажиллаж байна. За оны өмнөхтэй харьцуулбал ачаалал харьцангуй гайгүй байна. Сорогчдын амралтыг цагаа олж өгсөн байна гэж ойлголоо. За дээр нь засгийн газраас яралтай арга хэмжээнүүд авсан 5 хүртэлх насны хүүхдүүдэд гэртээ асарч хамгаалж байгаа ижээ аав асран хамгаалагч нарт 3-аас 5 хоногийн цалинтай чөлөө олгож байгаа. За энэ шийдвэрүүд бас үр дүнгээ өгж байгаа юм байна гэж ойлголоо. За дээр нь манай эмч эмнэлгийн ажилтнууд цаг наргүй ажиллаж байна. Илүү цагийн мөнгөнийх нь асуудлыг засгийн газар урьдчилаад шийдсэн. За энэ бүхэн маань бас эмнэлгийн эмчилгээ үйлчлэгийг иргэдэд ойртуулах, за хүүхдүүдэд энэ тусламж үйлчлэгийг яаралтай үзүүлэх энэ боломжийг бүрдүүлж байгаа юм байна гэж ойлголоо. Ер нь бол цаашид дахин хэлэхэд хүн олонтой газар хүүхэд олноороо байгаа газар хүүхдүүдэд авч явахгүй аль болох давхар вирус авахаас урьдчилан сэргийлэх ийм шаардлагатай байгаа. За бид бол болцоотой бүх арга хэмжээнүүдийг авна. Тухайлбал өнөөдөр хавл дүүргийн эмнэлэг, шингэлтэй дүүргийн эмнэлэг, Сүхбаатар дүүргийн эмнэлгүүдээр орд утсан зүйл ерөөсөө байхгүй байна. Яг харин эмч эмнэлгийн ажилтнууд маань оншоо зөв тогтоогоод эренбээр нь хэвтүүлж за гэр орноороо асар хүүхдүүдийн ингэж ялгаж зөв зааглаж байгаагийн үр дүнд бол өнөөдөр би энэ орны асуудлаа бол нэлээд оновчтой шийдэж чадсан юм байна гэсэн ийм дүгнэлттэй байна. Системийн эмзэгэр ялангуяа манай эмзэгүүд бол сая баярын өдрүүд бол манай эрүүл мэндийн сайдын гаргасан албан даалгавар нийслэлийн эрүүл мэндийн газрын дарганы тушаалын дагуу ажилласан. Боломжоор зохицуултууд хийгдсэн. Ямар ч үсэн хүлээгдлийг бууруулж чадсан. Орны нөөцийг бүрдүүлж чадсан. Гэхдээ асуудал бол байгаа. Тухайлбал одоо нэгдсэн эмнэлэг гэдэг заалт чинь эрүүл мэндийн хуулинд ороод бараг 5-6 жил болж байна шүү дээ. Тэгэхээр тэнд бол нэгдсэн эмнэлэгт бол хажуудаа поликлиник, амбулаторитой байна гэж заасан. Энд ямар ч нэмэлт хөрөнгө оруулалтгүйгээр бүтцийн өөрчлөлт хийвэл манай эмнэлгийг одоо хажуудаа поликлиниктэй, амбулаторитой болох боломжтой. Ингээд шийдэж чадвал бид бараг ажлынхаа 50-60%-ийг шийдэн чирэгдлийг бууруулна гэж үзэж байгаа. 2-оос дээш 14 насны хүүхдийн шүтний өвчлөл их байдаг. Одоо манай монголчуудын дунд бол идж байгаа хоол хүнснээс болж байгаа юм, юунаас болж байгаа. Яаж ч байж байгаа л хүүхдийг шүдийн одоо ингээд цэцэрлэгийн наснаас бид нар ч угаалгаж эхэлдэг шүү дээ. Тэгсэн мөрнөөсөө л шүд нь өвчлчихэд ах юм. Тэгэхээр зэрэг өрхөд 2 өрхийн дунд юм уу шүдний эмчийг нэг байгуулж өгмөр санал өгөх гээд тийм асуудлыг шийдэж өгвөл ямар вэ? Би бол боловсролын байгууллагад 30-40 жил ажилласан юм байна. Тэгэхээр зэрэг хараад хад аюух шүд өвчлөлтэй байдаг. Одоо тэгээс 16 насны хүүхдүүдийн шүдний өвчлөл бол ер нь 84-96% тавтай байна. Хүүхдүүд маань чихэр хэд чинь шүдээ угаахгүй нь угаасан ч дутуу угааж байна. Үүнтэй холбоотойгоор шүдний цоорл өвчин их байна. Тэгээ шүдний цоорл өвчнөөс үүдээд 200 гаруй өвчин үүсдгийг та мэднэ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ерөөсөө бид нар эрүүл мэндийн яам дээр одоо газрын дарга буян жаргал даргатайгаа явж байна. Бид ерөөсөө эрүүл хөхөд эрүүл шүд гэсэн нэг хөтөлбөр хэрэгжүүлээд энэ чиглэлээр л ажиллах ийм төлөвлөгөөтэй байгаа. Одоо яг мэдээж хэрэг өрхийн эмнэлгүүдийн дунд нэг тоног төхөөрөмж, нэг эмч ажлуулъя гэхээр нэлээд их тийм зард гарахаар юм билээ. Тэгэхээр бид нар төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд хувийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлээд насан туршийн хүүхдүүдэд шүдийг үн төлбөргүй эмчилдэг, үн төлбөргүй зөвлөгөө өгдөг. Энэ чиглэл рүү л одоо орё гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр таны хэлж байгаа бол маш зөв. Шүдийг бол анхаарах хэрэгтэй. Их олон хороо одоо энэ нисгээс орж ирж үзүүлдэг юм шиг байгаа юм. Тэгээ энэ яармгийн бүх хороо тэндээ очиж төвлөрдөг учраас өглөөд их эрт очиж оож авдаг. Тэгээ өдөртөө нэг 10 хэдэн хүн үздэг юм шиг. 8 хорооны тий салбар амттаар үйлчилж байгаа байхгүй юу? 8 хорооны дунд. Энэ яг хаана нэ? Одоо ийшээ яваад нэг буудал ийшээ явал цагтаа баруун тийшээ тий эрүүл мэндийн 13 дугаар төв байхгүй юу? Тэр чинь хан уул дүүргийн 7-8 хорооны одоо хүн амтал шүдний тусламж өгшлөө үзүүлж байгаа шүү дээ. 2 эмчтэй л дээ тэгтээ. Тэгээ ирээд бараг цаг шахуу болж байна. Эмчнэр нь ихлээл байхгүй гэдгсэн сүулт нь хүн үзэж чинь л гээд байна.
Тийм одоо ингээ бодолч хүүхдээ орлуулаад цаг болчих шүү дээ. Зүгээр. Хүн яасан гинэ? Хатаатай гэж ирсэн байхгүй. Хоёр уушгинда хүн татгаатай яралтай энэ чи хэвтгэд ишээ болсон. А түрүүнээр ирсэн юм уу та? Үгүй өөрсдөө ирсэн. Хатгаа тэгээ чи хийв? Энэ ярамгийн амбалтаар эмчтэй үзүүлээд ирсэн. Бичих тий. Тий. Өчигтэй яг тийм. Тий, итгэжтэй байгаа. Хэмжээгээр хүнийхээ тоогоор нэмэгдээд ингээд явах нь. За түүнээс гадна та нар маань дээр нь та бүхэндээ хэлэх гээд байгаа нэг өрхийн ер нь бол даатгалал гэрээр үйлчлэгээ үзүүлж болно. Мөн даатгалаас санхүүжин. Гэхдээ яг энийг бол одоо шалтгаантай нэмэгдүүлэх хоёрдугаар эрүүл мэндийн даатгалын сан эрүүл мэндийн яамд ирсэнтэй холбогдуулан Манайх бас Монголын их хөгжлөлтөд орсон байна. Яг хөгжлийн бэрхшээлтийн иргэн гэж үзэх юм бол манай хороо би одоо яг эмчээр 20 эмчээр хэмчих байхгүй юу? Тийм. Нэг судал нэмэл тийм ээ. Тэгэл тэдээс Энд үзлэх Тэнд ойч ацал байгаагүй хүлээгээд байж. сая 4 өдөр Хит гэсэн чинь хаа өндөр гарч ирсэн. Цаад үзүүлэх. Хаа удаа хэцүү нэг юм ярьж ирсэн гоо дайгүй шүү дээ. Тэ ерөнхийдөө